Зохиолч би наран зул намайг битгий гомдоо 9-р хэсэг. Сүндэр энэ 7 хоногт хичээлдээ ирсэнгүй. Утсан ч холбогдохгүй хിവэр байсан тул гадагшаа явсан гэдэгт нь амгалан бараг л итгэж эхэлжээ. Болор хичээлдээ ирсэн ба амгалан руу байн хялав зөхөхийн яоцгүй хархан төвхтэй. Ангийнх нь хинч сүндрийг дурсахгүй тийм хүн байгаагүй юм шиг л байцгаах нь амгаланд үнэхээр хэцүү байлаа. 5 дахь өдөр хичээлд хармагц амгалан анги даасан багштайгаа уулзаж сүндрийн талаар асуудал багш нь сүндэр шилцээ гэдгээс өөр юм хэлсэнгүй. Анхны хайртайгаа учирч аз жаргалын үзүүрээс хатгаал алдчихсан хөөрхий хөвгүн хөндөй хоосон зүрхнийхэн гуниглалыг дааж ядан харлаа. Маргааш он солиодох учир оюун дэлгүүр орж ширээ засах зүйлээ цуглуулад хариу. Өнөөдөр нөхөр нь ээлжтэй бөгөөд оюун өөрөө маргааш ижүр хийхээр таарсан байж. Жилийн жилдэл шинэ он солиодох үдэж нэг нь ээлжтэй байж таардаг билээ. Хөрөгчөнд идэж уух зүйлсээ хийчихэд том хүүгийнхаа өрөөрөн шагаавал амгалан дээш харан хөвтөж байв. Оюун үлмийн дээрээ гитсээр хажууд нь очиж үсэн дээр нь үнэрлэн үнстэл сэрүүн байсан амгалан зочин эргэж хараад "Өө ээж, ямар чимээгүй орж ирдэг юм бэ? Цочлоо штэ." Ээж нь хүүгээ унтаж байгаа юм байх л гэж бодлоо. Миний өөр юу бодож хөвтэвэ? Юу ч бодоогүй. Нэрээ юу? Нэг л сонирн байна да. Миний хүү хүн сайн болчихсон юм уу? Та яаж мэдсэн юм бэ? Ээж нь юм чинь мэдээлгүй яах вэ те? За тэгээд яриад байгаарэ. Тэр охин миний хүүг тоохгүй байна уу? Үгүй ээ. Уг нь бид хоёр яг үерх гэж байсан чинь нэг үл ойлголцол үүсээд тэрнтэйгээ уулзч чаддгүй. Гадаад руу явчихсан юм шиг л байна. Тийм үү. Гэрт нь очиж үзсэн юм уу? Ээж хүү хоёр удтал ярилцаад орой болсон тул хоолоо ихээр болж яриагаа дуусгалаа. Хүүн үнэхээр гунигтай байгааг ойлгосон оюун өмнөөс нь сэтгэл нь шимшэрч тэр оройж нэг л таагүй байв. Амгалан ээжтэй болсон бүхнийг юу ч нүлгүй ярьж сэтгэл нь багж атгүй онгоожээ. Дулзад дэлгүүрт орж худалдагч охинд хандан "Игчтэй нэг дахиад литр сүүг өтгөж талгалсан бар мөнөх сүүгээ асгаад ажглаа. Ингэсээр бетоноо өгөв." Худалдагч охин сүүг нь хийж өчгөөд "Эмээ, та билүү авахгүй юм уу? Манай дэстэй гоё билүү ирсэн штэ. Өнөөдөр л зарж дуусах болохоор танд хямдруулаад өгнө шүү." Гэхэд долзод "Нэрээ өнөөдөр чинь 31 болчихсон уу? За тгий явах юм." Гэд билүү ундаа жаахан жихэр жимс нэмж авч гарлаа. "Өнөөдөр нэг айтайхан ширээ таснаа. Муу охины минь сэтгэл санаач дээрдэг." Ингэж бодсоор дахин хэлдэрч унахаас имэн ойрхон хөлөө зөөж чүүчиглэн алгасаар гэрийнхэн гадаа ирж охиноо сэрээжгүй санаатай хаалга зөөлхөн татан ороод игээтэл зүрхэн намаа гарчихсангүй. Сүндэр томоо балиус барьчихсан гарын шуун эн тэндгүй сижигдэн цуснд будагдан мөртөө дахин өөрийгөө зүссээр зогсож байлаа. Долзод уулга алдан гардах суу билууга унгаад охин руу ухсын гараас нь хутгийг нь салгаж авахаар ноцолдов. Охин яг л галзуурсан хүн шиг муухай чарлан хутгаа өгөхгүй зугралцаар гинэт санамсаргүй юм болж долзодын цээж рүү өнөөх том балиус ширхэн ороод явчихав. Сүндэр ээжигээ унахад сая л ухаан орж очирдан өөрийнхөө гарнаас гоожих их цусыг харангууд ухаан алдан унлаа. Долзод арайхийн утсаа авч 103 руу залгаж альтмуул дуудлага өгж амжижээ. Шалаар нэг асгарсан цагаан сүүн дээр хутганы улаан цус холилдон урссаар л байлаа. Гэрис гантик хоёр Монголд ирээд 2 хонж байлаа. Уг нь Баатар Нансал хоёр Англид хүүтэйгээ шинэ он гаргахаар төлөвсөн байсан боловч Баатрийн компанид яаралтай ажил гарч буцахаар болсон бөгөөд хүүгээ Монголд ирж хит хонцоод яв гэж Нансал ядасаар найз бүсгүйн хамт авчирсан мэлээ. Маш олон жил ирээгүй төрсөн их нутагтаа ирээд гэрээс үнэхээр шаргалтай байлаа. Монголын өвөл ямар сайхан юм бэ гэдгийг хараад эндээ ингээд л үлчмээр санагдана. Өнөөдөр гэрээс нэг зүйл бодоод л яваад байсныгаа хэрэгжүүлэхээр шийдэж гантигт хэлбэл дуртай яаж зөвшөөрөв. Хоёулаа гарч их дэлгүүр орон баахан бэлэг хувцас хунар аваад гэрээсийн багада байсан асрамжийн газар руу яв. Өнчин өрөөсөн хайраар дутсан олон хүүхдүүдэд
Бэлэг тарааж байхдаа буланд хөтөлцөн зогсож байсан дэрсгэн хоёр охиныг хараад дүүгээ гинэнд ихээр өгүүлсэн гэрээс уйлчихв. Гантэг түүнийг тайтруулан авч гараад гадаа хэсэг тэврэн зогслоо. Баахан уйлж дотор нь онгойсон гэрээс нулимстай нүдээр асамжийн газрыг ширтээд "Их чин чамайгаа хурдан ирж ямаагүй дуучлаарай. Миний модуу хичнээн шөнийн ганцаараа уйлж хонсон бол Бурхан гэж байдаг бол дүүтэй минь ууцаж өгөөч тээ" хэмээн дотроор шивнэн зэлбрэв. Баатрын гэрт хинээж анзаараагүй нууц камерууд энд тэнд байрлсан байдгийг Нансал ганцаар мэддэг байжээ. Уг нь Нансал энэ камеруудыг гэр эзэнгүй үед үйлчлэгч хүүхэн юм хум хулгайлахыг гэсэндээ тавиулж байсан ч хоёр чуудаа нөхөр нь гэрийн үйлчлэгч бүсгүйг оролдож завхаарахыг барьсан ба нөхөртөө юу ч хэлэлгүй өнөөх үйлчлэгч бүсгүйг зодоод хөөж явуулсан билээ. Өнөө өглөө хүү бэр хоёр нь гадууш гарч нөхөр нь ажилдаа явсан. Ганцаар үлдсэн тул өнөөх камера шалгахаар ноутбукын асаан тухалжээ. Яг л бодож байснаар үйлчлэгч бүсгүй гэрийн эздийг байхгүй ховгор дураараа дүргэж дунд чөмгөөж иргсэн байлаа. Өөрийнх нь өрөөнд хайртай даашинзуудыг нь ээжлэн өмсөж гоёл чимэглэлүүдийн зүүж баахан гангалж аваад гарч буй бичлэгийг үзсэн Нансал уур нь хүрсэндээ аимшигтай царай гаргасаар доош бууч үйлчлэгчийг дуудав. "Чи мөн шижгийн янхан буузаар биеэрээ миний хувцсыг өмснө гинэ?" Гимэн чан хашгирах эзэгтэйгээ хараад айсан бүсгүй. "Уучлаарай" гэхээс өөр үг хэлж чадахгүй бүлтгэнэн зогсно. Нансал түүний хацрыг хорстол хид алгадаад уур омгонд дарагдсангүй ширээн дээр байсан шилтэй дарсыг авангууд хөөрхийн бүсгийн толгон дээр хагалж орхилоо. Цус нь гоожж уйлах бүсгүйг Нансал өрөвсөн ч үгүй. "Яг одоо манахаас зайл. Олон долоо юм ярьж яваад үзээрэй." Ингээд 50 алгасаар дээш гарч өрөөндөө оров. Гантэг гэрээс хоёр ширээ засах зүйлээ цуглуулад аавынхаа гэрт иртэл цусандаа хутгалцсан үйлчлэгч бүсгүй уйлсаар гарч байхдаа таарч гэртээ оролгүй түүнийг аван гэмтлийн имлэг рүү явв. Үйлчлэгч бүсгүй Нанслын амар зан мэдэх тул болсон явдлыг хүүтэн хэлсэнгүй. Өөрөө юм өргөчихсөн юм аа гэж худал хэлжээ. Эмнэлэг дээр очиод үйлчлэгч бүсгийн толгойн шархыг оюулж боолгочхоод эм тариаг нь бичүүлж авахаар эмчийн өрөөний гадаа хүлээлсв. Гинэт хаалгаар цусандаа хутгалцсан ухаангүй настай эмэгтэй залуухан бүсгүйгээ төрдөг орон дээр хэвдүүлэн төрсөөр 2-3 сувлагч орж ирээд гэрээс гантэг хоёрын хажуугаар өнгөрөн хагалгааны өрөө рүү гүйлтлээ. Нэг сувлагч нь эмчийн өрөө рүү шагааснаа. "Оюун эмчээ, яаралтай 2 хүнд гэмтэлтэй хүн ирлээ. Хагалгааны өрөөнд оруулчихлаа" гэхэд эмч гарч ирээд үүдэнд хүлээж байсан хүмүүсийг "Түр хүлээж байгаарай" гिचгээр цааш хүн одов. Хүмүүс саяны 2 хүнийг яасан тухай ам уралдан таамаг дэвшүүлж ярихад гэрээст сая хажуугаар нь зөөлгсөн охины царай нэг л харж байсан юм шиг санагдаж гайхан зогслоо. Удалгүй дахин нэг эмч дуудагдан ирсэн бололт хагалгааны өрөө рүү орж оюун эмч зөрөн гарч ирээд өрөө рүүгээ орон эм бичүүлэх хүмүүсийг дуудаж эхлэв. Гэрээс эмнэлгээс гарч явахдаа түрүүний охины царайг мартаж чадахгүй бодсоор л байлаа. Тэр зүгээр л ямар харсан царай вэ гэж бодсноос биш төөрөлдөн оцсон дүүгээ байх юм гэж төсөөлсөн ч үгүй. Харин энэ үеэр оюун хэсэгхэн зав гармагц том хөрөөгөө залгав. Нилээн дуудуулж байгаад хүүн уцаа аваад "Байна уу? Яасан бэ? Минийхөө нэг юм болоод юу ч гэмээр юмдээ чи хаана байна? Гэртээ байна уу?" "Гэртээ л байна. Юу юм бэ? Та яагаад ингэж их санарчхав?" "Нөгөө нэг утсан дээр чи нэг охины зураг байсан да, яагаад? Тэр охин чинь нөгөө чиний өчигдрийн яриад байсан сайн охин чинь мөн биз дээ?" "Аа, юу? Тийм мөн штэ. Та тэр зургийг харж гсэн юм уу? Тэр юу гэж? Та таарсан юм уу тэр охинтой?" "Харин тийм ээ. Яг тэр зурган дээр байсан охин дүрээрээ мөн. Сая манай эмнэлэг дээр ухаангүй хүрэгдэж ирлээ." "Юу? Сүндэр яаж гсэн юм бэ? Ухаангүй гинэ. Би одоо очлоо." "Миний хүү сандралгүй болгоомжтой яваад ирээрээ. Охины би гайгүй. Шокнд ороод ухаан алдсан бололтой байсан. Сая сэрэгчгсэн. Ээжийнхүү яарчгүйч машин доогоор орчихваа. За ээж хүн гарлаа. Сүндрийг хаашаач явуулалгүй байлгаж байгаарай." Амглан уцаа салгаад гадуур уцаа шүүрэн гарчгүй лээ. Гантэг гэрээс хоёр үйлчлэгч бүсгүйд хэрэгтэй эм тангийн авч өгчөөд гэрт нь хүргээд буцав.
Гэртээ иртэл танихгүй шинэ бүсгүй цэвэрлэгээ хийж байхаар нь гайхсан ч асууж барьсангүй. Нансал аль хэдийн шинэ үйлчлэгч авчихсан байж. Хамгийн сонин нь ажилд орох хүсэлтэй нас нам тогтсон агуйчууд нэлээ их байсан ч заавал залуухан охтыг авдаг нь хачирхалтай. Нанслын нэг хачин гаж хүсэлж гэх юм уу зан байдгийг хин нэгнийг мууг үзэх билээ. Тэр дундаа нөхрийнхөө явуулсан бүсгүйчүүдийг олоод тамлах нь түүн таашаалагддаг болоод уджээ. Тийм учраас аль болох царайлаг залуухан охтыг үйлчлэгчээр аваад ёс юм шиг нөхөр нь охиныг нь өдөж түүний камераараа харцсан өөрийгөө баясгана. Саяны толгойгоо хагалуулдаг үйлчлэгч охиныг нөхөр нь өдөж хоргоосон ч охин огт нүүр өгөхгүй байсанд Баатараас илүү нансал зэвүүцээр байсан бөгөөд жаахан шалтгаан гарсан дээр нь уураа гаргасан энэ билээ. Гэрээс үйлчлэгч охинтой хамтран ширээ тасаад гэрийг нэгээ дуудав. Юугийн он гарах болсон ч Баатар гэртээ ирээгүй л байлаа. Нансал шатаар бууж ирэнгүүтээ шаал өрхөн болон хуурч инээд алдан бэрийнхээ зассан ширээг магтаж ярьж хөөрөн байвч дотроо шаал өрөн бодсоор. Баатар буудлаас нилээн согтуу гараад машиндаа суунгууд унтаж байсан жолоочойгоо зочдол дагсан сэрэв. Хөөрхий залуу бондосхийн сэрээд сандран машинаа хасааж хаашаавэ босоо гэхэд Баатар дуртай дургүй гэрлүүл явна штэ. Өөр хайчдаг юм химэн уцаарангуйлан хэллээ. Баатар үндэ саяхан буудалд орхиод гарсан царайлаг халуухан охноос хагтмааргүй байсан ч хүүн ирсэн байгаа тул арга буюу гарч ирсэндээ жаахан бухимдуу байв. Жолооч залуу он солигдохоос өмнө гяз даргаагаа хөргөж өгчхөөд ард хүлээж суугаа эхнэр хүүхдүүд рүүгээ яаран тавхилаа. Баатарын жолооч хийх хэцүүч гэсэн цалин өндөр тул тэрээр аргагүй энэ ажлыг хийсээр байгаа билээ. Боссийнх нь эхнэр ч ямархуу аимшигтай хүн гэдгийг энэ залуу л ганцаараа мэддэг ч олдсон хідэн төгрөгөө үйл дуугүй авъя гэж бодоод чимээгүй л явдаг байжээ. Баян даргын тансаг машиныг хайрлан гэр хорооллын шорон зам дээр эвтэйхэн гэрэлтрүүлсээ гэртээ хариул аз жаргал дүүрэн гэр бүл нь баяр хөөр болон угтлаа. Амгалан эмэлгийн өрөөнд сүндрийн битүү боолтой гарыг атган уйлдсав. Саяхан ухаан орсон сүндэр юу болоод байгааг сайн ойлгохгүй тааз гүлрэн хэвтэж байснаа амгалан олж хараад гайхсан чгүй. Зүүдлээд байна гэж боджээ. Өөрлөн гунагтай ширтэх сүндрийг хараад амгалан саяныг амнээж би чамд хайртай штэ сүндрээ. Юу ч болсон би чамайгаан орхихгүй. Хинч юу гэж хэлсэн хамаагүй. Би чиний дэргэд л байх болно. Чи минь яагаад ингэж байгаа юм бэ? Химэн уйлан байж хэлэхэд сүндэр нүдэн томрон харснаа. Болтгүй хоёр хуруугаараа амгалангийн гарыг чанга хатхан үзээд энэ чи мөн үү? Үнэхээр чи гэж юу? Би зүүдлээгүй үсттэй. Гээд уйлж эхлэв. Амгалан ухасхийн босч хайртай охиноо тэврэн аваад би мөн штэ хайраа. Чи зүүдлээгүй. Яг одоо би чинийхээ хажууд байна. Миний хөөрхөн гүнж юунд ч битгий санаа зов. Битгий уйл. Химэн аргатлаа. Энэ үеэр оюун хаалгаар шагааснаа тэр хоёрыг харангуутаа чимээгүй иргэн хаалгаа зөөлгөн хаагаад амь нас нь худганы иргэмүүдээр байгаа долзод руу яран иргэв. Сүндэр охин хайртай хүүгүнтэйгээ хамаг юмаа ярилцсан уйлж дуулсаар он гарах үед овоо тавьширч намунтлаа. Тэр ээжигээ хутгалж орхисноо ч санахгүй байв. Намуухан амьсгалан унтах хайртай охиноо ширтэн суусан амгалан зөөлөнгөгч нь гарыг нь тавиад улмий дээрээ гიშгсээр гарч ээжийнхээ өрөөнд очтол ээж нь байсангүй. Ус busлагчаас нь хүйтэн усхийн залгилаад уртгэгч нь санаа алдснаа энэмсэглэн зогсож байтал ээж нь муухай царайсаар орж ирлээ. Амгалан ээжийнхээ царайруу хараад санаан зовон яасан бэ ээж? Сүндэр зүгээр өстэй. Ингээд угс хийтэл оюун гараас нь барьж тогтоогоод сандал руу заан суу гэж тохив. Амгалан гайхан суунгуудаа үг дуугүй төгссөн царайтай ээж рүүгээ харлаа. Оюун хөмсгөө зангидан хөөрүүгээ хараад нулимсан зэлгэсэн хоолоогоо засаад минийхөө тайван байгаарай. Сүндрийнх нь ээж шархаа даасангүй. Сая өнгөрчихлөө. Сүндэр ээж яагаад? Юу болсон юм бэ ээж? Сүндэр ээжтэйгээ хоёулаа ухаангүй ирсэн юм аа. Ээж нь цээжиндээ том байлуус олгосон зүрхнийх нь баруун ховдолд орчихсон хэтэрхий их цус алдаад яаж чийчээсэн болсонгүй. Амгалан юу ч хийсэнгүй шоконд орсондоо таг гацаж орхиод оюун хажууд нь суугаад толгойн тэврэн үнсэнгээ. Минийхөө одоо л чи ухаантай байх хэрэгтэй шүү. Сүндэртэй одоохондоо хилээд хэрэггүй. Биеийн дээрдэнгүүд нь ээж нь ярилцъя.
Ингэж аргадангүй учирлаа. Баатар гэртээ ирж бүгд баяр хөөр инээд наргантай үдшиг өнгөрөөгөөд өрөөрөндөө орцгов. Гантыг сэтгэл нь хөөрөөд жаахан уужсан тул дэрэн дээрээ толгой тавингуудаа хөрхөрж эхэллээ. Гэрээсийн нойр хүрсэнгүй. Нэг л сонин сэвэлцээр элбийг бодон хөргөөж шүн дунд унтав. Нүүр амнаа цуснд будагдсан хөөрхөн охин. Игчээ, та намайг яагаад ирж аваагүй юм бэ? Би таныг зөндөө хүлээсэн штэ. Яагаад та намайг гомдоогод байгаа юм бэ? Гэмээн уйлж хайлан гэрээсийн хөлнөөс өвгдөн унав. Гэрээс юу ч хэлж чадсангүй ихэр дацаар сэрлээ. Үүр дөнгөж цайн өвлийн илж муутай нар хөшигний цаанаас үл мэдэн туяаран байв. Гантыг хөрхрэн унтсан хിവэр. Гэрээс торгон халаад нөмрөн босч хөшигний завсраар харангаа. Саяны сонин зүүдийг эргэцүүлэн бодож зогсдол тас нисхийн шил хагарч эмэгтэй хүний зүрх зүсэн муухай хаширах сонсогдоход сандран өрөөнөөсөө гарлаа.